жижүүр хийсэн. Энийг яг хүмүүс мэддэг л дээ нөгөө нэг ингээд би ч нэг ярихыг боддгоо. Зүгээр л анхаа манайчаар ажиллах санал тавихад тэрээр альва ажлыг багаас нь эхлэх ёстой гэж бодоод томцаагүй гэж. Ажлаа аваад 10 хоног ажилласны хойно сая түүнийг тамирын газрын дараагаар тавьж. Амархан байгаас тэ ингээд шан чигээр ингээд ахиад байгаа. Бүгд нь 17 сая төгрөгийн үнэтэй бас дугуйж үлээсэн тэр нь 500 сая төгрөгийн үнэтэй. Өсөж үхэх юм байна л та энэ байдлаар бол. Хизээж биелэхгүй амлалтаар ард түмний одоо тарих эргүүлэх гэж оролдоно. Унжгаа тэрэг амьдарч байгаа гэр орон өмс зүүж байгаа нар полтон чи хэн авч өгсөн юм бэ хөөе? Та авч өгсөн биз дээ. Тэгээд харин тийм. Миний агаа битгийл Тэг дээ. яагаад ингэ алцнаад байгаа юм бэ чи? Агаа нэг удаа уучлж гал да тэхүү. Би чам өдөр хуучин байрч навааш тавиад өгөх юм уу? Гэр оролт чинь. Яах гэж юм амархан амьдрал зааж өгöd байгаа. Хүн болгоны хүүхд өөрсдөө чи хүүхчиг хулгай хийж чадахгүй шүү дээ. Яагаад? Надад майгаал өгөх юм бол би эднүүхээс улаан цан би өөрөө гүйчихэд аваад итэн гэж байхгүй шүү дээ хүн чинь бас надад тест тийм зам байхгүй байхгүй юу. Нас барсан иргэдийн нэр дээр мөнгө авдаг, завшдаг, мөнгөний байршуулдаг, зээл авдаг. Бодруулаа бүх юм бий болсон шүү дээ. Сан хулгай хийн. Дархны гурил тэжил Илбаатар хулгай хийн. Хүмүүсийн тэтгэр хулгай хийн. Харин миний нэг даваа тал гэх юм бол би удам дамжсан хулгайч. Ловер ийдсэн хүмүүс чинь байж л би байж л байгаа юм чи би. Нэг шодрог дүртэй хүн чи тэгж ярих юм бол жинхэнэ ловер чинь чи шүү. Удам дамжсан мó. Хулгай юм да. Концесс хулгай хийн. Тендер хулгай. Миний аав уул халахад алдартай хулгайч байсан юм да.